Та илүү төлсөн татвараа буцааж авдгаа мэдхүү. За өнөөдөр би та бүхэндээ нэмэгдсэн үртгийн албан татварын худалдаа авалтын хасалт, за буцаа олголт, тэдгээрийг нэгтлэн бодох бүртгэл тусгах сэдвээр товчхон мэдээлэл хүргэх гэж байна. За мэдээллийн агуулга нь нэмэгдсэн үртгийн албан татварын худалдаа авалтын хасалт болон буцаа олголтын хууль эрх зүйн орчин, за нэмэгдсэн үртгийн албан татварын худалдаа авалтын хасалт, буцаа олголтыг нэгтлэн бодох бүртгэл тусгах нь гэсэн ийм сэдвийн хүрээнд яригдана. За хууль эрх зүйн орчны хувьд за мэдээж татварын ерөнхий хууль, за нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хууль, за энэ хоёр хууль нэмэгдсэн үртгийн албан татварын худалдаа авалтын хасалт хийх, буцаа олох харилцааг зохицуулсан журмуудаас бүрдэж байгаа. За энэ журмуудаас тухайлах юм бол нэмэгдсэн үртгийн албан татварын хасалт хийх, буцаа олгох, тэдгээрийг нэгтлэн бодох бүртгэл тусгах нь гэсэн 2015 оны сангийн сайдын баталсан 333 дугаар журмын 1-р авсралтыг илүү ярих болно. За татварын ерөнхий хууль бол татварын хуулиудын одоо эцэг хууль гэж хэлж болно. За ерөнхий хуулиар бол ерөнхийдөө Монгол улс татварыг бий болгох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хян шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, за суудхан тооцох, буцаан олгох эрх зүйн харилцааг зохицуулдаг байгаа. За тэгээд татварын ерөнхий хуулийн 49-р зүйлдер илүү төлсөн татварыг тухайн татвар төлөгчид буцааж олох харилцааг зохицуулах гийг хуульчилж өгсөн байгаа. За мөн одоо нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хууль дээр за нэмэгдсэн үртгийн албан татвар суудхан төлөгч байж тухайн татвар төлөгч нь нэмэгдсэн үртгийн худалдаа авалтын хасалт хийх эрх нь үүснэ. За тэгээд нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн 14-р зүйлдер ямар нөхцөлд худалдаа авалтын хасалтыг хийх үү, ямар нөхцөлд худалдаа авалтын хасалтыг хийхгүй байх вэ гэдэг ийм наривчлсан зохицуултуудыг зааж өгсөн байгаа. Та бүхэн маань бүгд мэдж байгаа. За ингээд мөн хуулийн 15 дугаар зүйлдер илүү төлсөн татварыг ямар зарчмаар тухайн татвар төлөгчид буцаан олгох вэ гэдэг ийм харилцааг тус зааж өгсөн байдаг. За нэмэгдсэн үртгийн албан татвар суудхан төлөгч этгээд нь нэмэгдсэн үртгийн албан татвартай үнээр худалдаж авсан, бараа ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн үртгийн албан татварыг худалдаа авалтын хасалтыг хийнэ гэж зохицуулж өгсөн байгаа. За дэлгэцэн дээр тодорхой жишээ харагдчихээн. За бидний жишээгээр нэгтлэн бодох бүртгэл тусгахдаа нийтдээ 770 мянган төгрөгөөр барааг худалдаж авсан. За энэний барааны өртөх нь бол 700 мянган төгрөг, нэмэгдсэн үртгийн албан татварын авлага нь бол 70 мянган төгрөг, нийлээд мөнгө дансны кредитээс 770 мянган төгрөг гарахаар ийм ерөнхий журналын бичлэлтийг бол бид нэр харж болохоор байна. За бид түрүүнд дурдсан нэмэгдсэн үртгийн албан татварын хасалтыг хийхдээ тус хуулийн 14-р зүйлдер заасан бараа ажил үйлчилгээ хасалт хийнэ. Эргээд хасалт хийхгүй гэсэн ийм залтууд байдгийг та бүхэн бол анзаараарай. За тухайлах юм бол суудлын автомашин, түүний эд анги сэлбэг хэрэгслийг бол авахд бол худалдаа авалтын хасалт хийхгүй. Яагаад вэ гэвэл тухайн суудлын автомашин нь элэгдлээрээ татвар ногдуулах орлогоос хасагддаг. Тус одоо суудлын автомашин нь өөрөө таны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байх тохиолдол байдаг учраас энэ хасалтыг хийхгүй байна. Харин энэ суудлын автомашин болон түүний эд ангийг худлан борлуулдаг этгээдэд энэ хуулийн залтал хамаарахгүй маа. Гэх мэтчлэнгээр энэ нэмэгдсэн үртгийн албан татварын худалдаа авалтын хасалтыг ямар тохиолдолд хийх үү, хийхгүй вэ гэдэг нь бол одоо хуулийн дээр маш дэлгэрэнгүй буюу түрүүчийн миний дурдсан сангийн сайдын 333 дугаар журман дээр маш дэлгэрэнгээр заасан байгаа. За ингээд нэгтлэн бодох бүртгэл тусгах болон татварын тайланд одоо нэмэгдсэн үртгийн албан татварын худалдаа авалтын хасалтыг хийхдээ систем дээр бол тодорхой хөгжүүлэлтийг бол хийсэн байгаа. Бидний баримтын системэн дээр. За энэ дээр болохоор худалдаа авалтын падаан нь зөвхөн суудхан төлөгчөөс авсан байх ёстой. За тэгээд гайлт төлс нэмэгдсэн үртгийн албан татварын гүйлгэнд бол хамааралтай бөгөөд нэмэгдсэн үртгийн албан татвар суудхан төлөгчд гарсан байна, гайлын мэдээтэй байна, эргээд хувь тэнцвүүлэх падаан байна, хойшлогдсон татварын падаан гэсэн ийм үндсэн дөрвөн бүлгээс одоо худалдаа авалтын хасалт хэсэг маань бол бүрдэж байгаа. За ингээд дэлгэрүүлээд суудхан төлөгчд гарсан байна гэдэг нь болохоор нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хуулийн дагуу 50 болон түүнээс дээш сая төгрөгт борлуулалтын орлогын хэмжээ хүрээд суудхан төлөгчөөр бүртгүүлсэн суудхан төлөгч этгээдүүдийн хооронд хийгдсэн бараа ажил үйлчилгээнд дээр нэмэгдсэн үртгийн албан татвар ногдох нь байна. Мөн тэр этгээдээс худалдаж авсан байх юм бол худалдаа авалтын хасалт хийх нэ гэж бид нэр ойлгож болох нэ. За мөн эргээд нэмэгдсэн үртгийн албан татвар суудхан төлөгчийн гайлаар дээр төлсөн нэмэгдсэн үртгийн албан татвар буюу импортын
одоо гайлаар оруулж ирэхдээ эмчтэй төлсөн албан татвар гэдэг ийм гайлын мэдээнд үндэслэж судахын төлөгчийн худалдан авалтын хасалтыг хийдэг байгаа. За энэ худалдан авалтын хасалтыг хийхдээ систем дээр бол шууд гайлын мэдээг татаад таны одоо нэмэгцүүртгийн албан татварын хавсралт мэдээ буюу тайлангийн хавсралт мэдээ буюу нэмэгцүүртгийн албан татварын тайланлуу татдаг ийм эрх зүйн зохицуулалт буюу системийг хөгжүүлэлт хийж өгсөн байгаа. За хувь тэнцвүүлэн хасагдуулах падаан гэдэг юм бол байгаа. За энэ бол нэмэгцүүртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйлийн 14-ийн 1-5 дээр заасны дагуу суудхан төлөгч хувь хүн хуулийн этгээд нь худалдан авсан болон импортлсон үндсэн хөрөнгийн худалдан авалтын падааныг тайлганахдаа хувь тэнцвүүлэн хасалт хийнэ. За хувь тэнцвүүлэн хасалт хийхдээ хуульд заасны дагуу хуулиар одоо хувь тэнцвүүлэн хасалт хийх зохицуултыг заасан тул тэр одоо тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд баримт систем дээр тухайн хуульд нийцүүлэн одоо системийн хөгжүүлэлтийг хийсэн байгаа. За дэлгэцэн дээр баримт аппликейшн дээр ямар одоо хувь тэнцвүүлэх хасалтын падааны харагдах байдал нь бол харагдаж байна. За тэгээд дэлгэрүүлээд энэ зэс рүү өөрөө одоо асуултын дагуу хөтлөөд одоо жишээлх юм бол хувь тэнцвүүлсэн падаан үүсгэх гэдэг товчийг дарахад танд нэмэгцүүртгийн албан татварын 14-р зүйлийн 1-5 заасны дагуу хувь тэнцвүүлэх падаа үүсгэхийг дарна уу гэд ингээд сонголттойгоор таны одоо хийх одоо үйлдэлүүд чинь систем өөрөө хөтлөөд аваа явчихнаа. За тэгээд худалдан авалтын падаан хэсгээр суудхан төлөгчд гарсан байна. Гайлын мэдээ байна. Ингээд жагсаалтаас энэ одоо жагсаалтууд дундаас үндсэн хөрөнгөөр худалдаж авсан падаануудаа сонголт хийгээд хувь тэнцвүүлэх падаан үүсгэх товчийг дарснараа тухайн одоо үндсэн хөрөнгүүд нь хувь тэнцвүүлэх одоо хасалт хийх энэ хуулийн 14-р зүйлийн 1-5-д заасан одоо хуулийн шаардлагыг хангах падаа үүснэ гэж бид нэр ойлгож байна. За энэ падаанд ямар одоо хувь тэнцвүүлэх падаанд ямар хөрөнгүүд ордог юм бэ гэхээр жишээлх юм бол барилга байгууламж байна. За барилга байгууламжийн хувьд бол дотоодын хуулийн этгээдээс судалхан төлөгч этгээдээс худалдаж авсан байх ёстой. За хэрвээ барилга байгууламж худалдаж авсан байх юм бол хуулиндээ 120 сараар хувь тэнцвүүлэх хасалт хийх юм эрх зүйн зохицуулалттай байх нь. За машин тоног төхөөрөмж худалдаж авсан байх юм бол 5 жил буюу 60 сараар хувь тэнцвүүлэн хасалт хийж болно. За машин тоног төхөөрөмжийг дотоодын хуулийн этгээдээс худалдаж авч болно. Гайлаар импорторч оруулж ирж авч болно. За өөртөө дуусаагүй барилга буюу өөртөө барилгыг барьж болно. За тухайн барилгыг барихтай холбоотой гарсан падаануудаа дуусаагүй барилга дансанд хоримтлуулж бүртгэж байгаад дуусаагүй барилгыг хэдийд өөрөө барилга байгууламж дансандаа бүртгэх болсон тэр хугацаанд буюу улсын бүртгэлийн гэрчлэгээ гарсан өдрөөр хувь тэнцвүүлэх падаан үүсэх юм харилцааг систем дээр хөгжүүлэлт хийж өгсөн байгаа. За үүнээс гадна нэг анхаарах зүйл нь хайгуул үнэлгээний зардал гэж байгаа. За хайгуул үнэлгээний зардлыг хайгуулын одоо ажиллагааг хийгээд үр дүн ашиг гарах хүртэл нь бид нэр зардал шингээхгүйгээр хоримтлуулан бүртгэдэг тэ хайгуул үнэлгээний зардал гэд хоримтлуулан бүртгэдэг. За энэ хоримтлуулж бүртгэсэн дансанд байгаа дүнг хэдийд үр өгөөж нь хүрэхээр болоод хайгуул нь нотлогдоод ямар одоо тоон хэмжээтэй хэдэн жил ашиглах ашигт малтмал олборлох болсон бэ гэдгээс хамаарат яг тэр үр өгөөж үүсэх одоо өгөх болсон тодорхой үедээс нь эхлээд одоо нэг хувь тэнцвүүлэн асагдуулах падааны бичлэлт бол гарч ирэх хийгдэх ёстой. За бид нэр энэ дээрх үйлдэлийг хийхдээ ямар нэгэн одоо алдаа гаргаад хувь тэнцвүүлэх падаан үүсгэхгүй байсан падаанаа хувь тэнцвүүлэх падаа үүсгэсэн байх юм бол буцаах товчийг дарснаар энэ тухайн одоо тайланд хугацаанд асагдах падаан болж ийм хөрөх юм зохицуулт байгаа. Хувь тэнцвүүлэх падаантай холбоотой за барилга байгууламж байх юм бол за хэдий хугацаанд яаж татварын нэмэгцүүртгийн албан татварын тайланд тусах уу? Журналын бичлэлтийг хэрхэн хийх вэ гэдэг юм бол дэлгэцэн дээр харагдаж байна. Та бүхэн маань байгууллагын нягтлангууд учраас бүгд энэ журналын бичлэлт болоод тайлбар жишээнүүдийг уншиж танилцаарай. Ер нь бол одоо тухайн нягтлан бодох бүртгэлийн журналын бичлэлтээр 20 оны 5 сард барилга байгууламжийг худалдаж авсан байна 100 сая төгрөгөөр. За энэ дээр мөнгө данс мэдээж мөнгө данснаас кредитлэгдэнэ. За тэгээ барилга байгууламж дансан дээр нөөц зөрсөн дүнгээр очино. За хойшлогдсон татварын тооцоо дансанд 9 сая төгрөг маань очих нь байна. За энэ хойшлогдсон татварын тооцоо дансны 9 сая төгрөг маань энэ бичлэлт хийснээрээ тухайн тайланд хугацаанд нийт дүнгээр таны төлөх худалдан авалтын хасалтад орохгүй түрүүчийн ярьснаар буюу нөөцийн хуулийн 14-р зүйлийн 1-5-д зааснаар 120 сарын хугацаанд одоо
хувь тэнцвүүлсэн байдлаар таны түлхэх ёстой татврын дөнгөөс хасалт хийж явах нэ. За тэгээд дараагийн сарда буюу 6 сарда 20 оны 6 сарда хойшлогдсон татврын тооцоо данснаас 9 сая 90 мянган төгрөгийг 120 сард хувааснаар буюу 75 мянган төгрөгөөр хасалт хийх дүн чинь орж ирэх нэ гэдгийг ингээд журналын бичлэлээр харуулж өгсөн байх нэ. За дараагийнх нь дуусаагүй барилга дансанд хоримтлуулж бүртгэж байгаад одоо 35 сая төгрөгийг бид нэр дуусаагүй барилга дансанд хоримтлуулаад бүртгэгдсэн байна. Энэний журналын бичлэлт нь бол харагдаж байна. За тэгээд үйлдвэрлэлийн барилга дээр төрүүчийн жишээн дээр үргэлжлээд явж байгаа. За дуусаагүй барилга данснаас барилга байгууламж руу тэрүүн одоо 200 сая төгрөгөөр барилга байгууламж руу бүртгэлээ. За ингэснээрээ энэ хойшлогдсон татврын хөрөнгөнд тэрүүн 200 саятай холбоотой худалдаа авалтын 10% хасалт нь бол хойшлогдсон татврын хөрөнгөнд очино. Мөн эргээд дансны бичлэлт нь хөрөнгөнд хүлээж авсан өдрөөс хойш нөтийн авлага за тэгээд тооцоо дансан дээр бичигдээ явах нэ. За хойшлогдсон татврын тооцоо дансыг худалдаа авалтын падааныг бол хэрхэн үүсэх вэ гэдгийг бол дэлгэцэн дээр харуулж байна. Ямар нөхцөлд энэ хойшлогдсон татврын худалдаа авалтын падаа үүсэх вэ гэдэг имийг бол хууль зүйн үндэслэлийн тайлбарлсан байна. За тухайлах юм бол 14-р зүйлийн 6-гийн 4 дээр тухайн тайланд хугацааны борлуулалтын орлогот хамаарлаггүй худалдаа авалтыг хасахгүй гэсэн юм заалт байдаг. Тэгэхээр тухайн одоо худалдаа авалт нь борлуулалтанд хийгдээгүй, борлуулалтанд хамаарлаггүй худалдаа авалт хийсэн байх юм бол та тухайн тайланд хугацаанд хасахгүйгээр хойшлогдсон худалдаа авалтын падаан цэс үүсгээд за тэгээд үүсгэсэн цэсээ үүсгээд орхичих нь байна. Тэгэхээр ингээ үүсгэчихээр тухайн тайланд хугацааны борлуулалтын орлогоос хасагдах худалдаа авалт руу орж ирэхгүй. За эргээгээд бид нэр тухайн одоо худалдаа авалтаар авсан бараа ажил үйлчлэгийг борлуулсан тухай үедээ буцаагаад одоо хойшлогдсон татврын падааныг одоо үүсгэсэн бол эргээд устгаад тайланд хугацаанд хасагдах зард нь худалдаа авалтын падаан руу бол татаж оруулж ирэх нэ. Ингэснээрээ та тухайн одоо татаж оруулж ирсэн буюу устгасан буцаасан бичлэлт хийсэн тухайн сарынхаа худалдаа авалтын хасалтаас хасалт хийх хэрэгтэй нэмэгдсэн үртгийн албан татврын падаа үүсэх нэ гэж бид нэр ойлгож болох нэ. За энэ харилцаа маань сангийн сайдын 2015 оны 12 сард баталсан 333 дугаар журман дээр орсон. За энэ хойшлогдсон падаан болоод хувь тэнцвүүлэх падаан нь 2020 оны 1 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн татврын багцуулыг дагаж нэмэгдсэн үртгийн албан татврын хуульд нэмэлт өөрчлөлт орсон учраас энэ журман дээр мөн одоо нэмэлт өөрчлөлт орсон байдлаар эрх зүйн зохицуулалт нь орж ирсэн байгаа шүү. За ингээд нэгтлэн бодох бүртгэлийн худалдаа авалтын асалт хийх талаарх систем дээр болон нэгтлэн бодох бүртгэлтэй хэрхэн тусах вэ гэдэг байдлаар товчхон мэдээллийг та бүхэндээ хэрэглэе. За ингээд таны одоо тухайн тайланд хугацаанд борлуулсан бараанаас худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн үртгийн албан татвар нь илүү байх юм бол та буцааж авах эрхтэй байдаг. За буцааж авахын тулд та тухайн татврынхаа албанд хүсэлт гаргах ёстой. Таны хүсэлтийг үндэслээд хариалагдах татврын албан саналыг боловсруулж том татвар төлөгчийн газар одоо нөөтийн баталгаажуулалтын хэлтсэд бол хүргүүлэх ёстой. За нэмэгдсэн үртгийн албан татврын баталгаажуулалтын хэлтс буюу энэ хэлтс нь хян шалгалтын ажлын журмынхаа дагуу тухайн одоо таны хүсэлтийг хянж үзээд нэмэгдсэн үртгийн албан татврын баталгаажуулалтын акт гэдэг юмыг үйлдэнэ. За энэ актыг үйлдээд сангийн яамд бол хүсэлтийг албан хүсэлтийг бол албан ёсоор хүргүүлнэ. За сангийн яам манай одоо хас хүргүүлсэн хүсэлтийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 45 хоногийн дотор багтааж таны данс руу бол шилжүүлэх юм үүрэгтэй байгаа. За сангийн яам манайхаас хүлээж авсан хүсэлтийг дараах алхмын дагуу шийдвэрлэдэг байх нь байна. За нэгтлэн төсвийн бодлого төлөвлөлтийн хариуцсан нэгж нь хүсэлтийн санхүүжилтийн эрхийг нээж нээх мэдээллийг бол төрийн санд бол хүргэх нь байна. За төрийн сан татвар төлөгчийн илүү төлсөн татварыг баталгаажуулалтын дүнгээс бусад төрлийн өрөнд суудах байх юм бол суудахад суудах нь шилжүүлдэг байна. За бусад төрлийн татвар суудах нь за тэгээд түүнээс илүү гарсан байх юм бол таны данс руу одоо төсвөөс таны данс руу буцааж авах нэ. Та хүсэлтэд гаргахдаа нэмэгдсэн үртгийн албан татврын илүү төлсөн татварыг буцааж авъя. За тэгээд төлсөн татвараа энэ одоо дансандаа бид нэр буцааж авъя гэдэг одоо данс харилцах банк болоод дансныхаа дугаарыг тодорхой бичих шаардлагатай байгаа шүү. За ингээд журналын бичлэлтийг хэдүүлээ ерөнхийдөө харъя. За журналын бичлэлтэн дээр яг уу гэхээр би хоёр байдлаар бичлэлтийг хийсэн байгаа. За үндсэндээ нэмэгдсэн үртгийн албан татврын авлага гэдэг нь таны одоо худалдаа авалтандаа төлсөн илүү төлсөн татвар. За энэ нь татврын хэн шалгалтаар ороод үнэн баталгаажсан байх ёстой. За ингээд баталгаажсан
дүн нь 15 сая төгрөг байлаа гэж бодоход авлага дансаа та 15 сая төгрөгөөр бууруулад за эргээд та бусад татварын өрөөнд 5 сая төгрөгийн суудхан тооцсон байх юм бол бусад татварын өөрийнхөө бууруулад мөнгөн хөрөнгө дансанд орж ирэх нэ. За ингээд журналын бичлэлтийг та бүхэндээ танилцууллаа. Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдаж авсан илүү төлсөн татвараа буцааж авах боломжтой байгааг энэ танилцуулгаар хүргэлээ. Татвар төлөгч та баялаг бүтээгч танд баярлалаа.